Өдгөөгөөс нэгэн зууны тэрэгтэй одоогийн Завхан аймгийн нутаг хол дооч ойр тооч сураг чимээ бараасүр нөмөр нөөлөгтэй баян хайрхан уулын бэлд нэгэн сум морон орхион татаж тулгаан тулгалсан билээ. Түүхнийхэн хөвөл Засагдхан аймгийн Эрдэнэ дүүрэг чонгийн хошуу 1758 оны үеэс бүрэлдэн тогтсон байдаг. Тусам Завхан аймгийн Асхат баян тэс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг цомын нутагтай хил залган оршдог бөгөөд оллохон аман хотгой дугсаатаа. Монгол улсын баруун этгээдэд Завхан Хөвсгөл хоёр аймгийн хөлийг дамнан ажил төрдөг ахуй болоод өрмөц онцлог соёлтой хотгой төмнийг хонин цагаан хотгойдууд гэх бөгөөд ихэд түүхэнд их орон газар шороо тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Шадрван Чингүнжийн үр хойчс гэдгээр нь түүхчид монголчууд Монголын ард түмэн сайн мэднэ. За хотгойдууд Хөвсгөл аймгийн Аргуулаг, Төмөрүүлэг, Бүрэн тогтох, Цагаан уул, Цэцэрлэг сумдуудад бол оршин суув. Өнөө зэрэг одоо Хөрс Завхан аймгийн Баянтэс, Баян хайрхан, Тэс Асхат, Нөмөрөг, Тэлмэн сумд бол бас угсаагаар өвлөө хөвдөл энэ хотгойдод хамаардаг. Хоёр нь өмнө үед бол хотгойд их хотгойд, баг хотгойд, Тоос, Халиучин, Шижнүүд, Мянгад гэсэн юм 6 хотгод хуваагдаж байсан гэж үздэг. Хоёр нь угсаа гарлын хувьд бол хотгодуудын үүсэл нь бол ойрдууд, ойр дотроос одоо хойдууд, за тэгээд зүүн монголчууд, Сибирийн нэн аймаг, зарим хөхнөрийн монголчуудаас ингэж бүрэлдэж бий болсон угсаатан гэж үздэг. Олон одоо манай энэ чиглэлээр судалсан түүхчид очоор Баяр сайхан, Чулуун, Пөрөв жуугаа гэх энэ хотгодын түүхийг судалж ном бүтээл төрүүлсэн олон эрдэмтэд бол олон санаа, олон одоо таамаглал дүгнэлтүүдийг гаргаж хотгодын түүхийг бичиж тойрвсон. За өнөөдрийн энэ хожиртын овны тахлаг баяр наадам их сайхан болж байна. За энэ жил манаас 100 жил өгтөж сурын холбоогоо байгуулад манаас орочдын өдрийн амжилтаа сайхан харуулж байна. Энэ сурыг сурсан хүмүүс бол маш хүмүүжлтэй, тогтоо томоотой бие бинийгээ хөндлөж ёс суртахуунтай болдог. За хотгод гэдэг нэр бол 17 дугаар зууны Монгол түүхийн сурвалж бичигт бол анх гардаг. Монголын баруун хэсэг Завхан аймаг, Хөвсгөл аймагт оршин сууж байгаа энэ соёлын өрмөц онцлогтой нэг хэсэг монголчуудыг бол хотгод гэж нэрлсээр ирсэн байна. Хотгод гэдэг нэр нь бол хотгой туу буюу хотготой гэсэн тийм утгатай үлзийтэй нэг тийм цол нэр болтой. Жалаар аймгийг нэрлэдэг байсан. За энэ Жалаар аймгийн нэр нь Аажимдаа Түмэндэр дайчингийн өмчөнд очисон энэ Жалаар хотгийн нэрийг бол халаад хотгод гэдэг нэрээр нэрлэгдэх болсон байна гэж ингэж үздсэн байгаа юм. За тэгээд энэ Хөвсгөл аймгийн музейд хадгалагддаг алхын засаг ноёдын хүрдэн зураг гэдэг ийм сурвалж бий. За энэ дээр бол энэ хотгодын 5 хушууны ноёдын өвөг Түмэндэр дайчин хотгорыг тэмдэглээд за энэ хотгорын хусааны ноёд бол хотгодын ноёд, энэ хотгороос хотгод болж сунжирч энэ нэр үүссэн ингээд тэмдэглэж байгаа. Мөн 17 дугаар зууны үеийн халахын ноёдын уг их болоод энэ хаттын уг сүлжээг нэлээд сайн тэмдэглэсэн шардууж гэдэг сурвалж бий. За энэ шардуужид бол хотгор цолтой 3 хүнийг тэмдэглэсэн байгаа. Нэг нь бол одоо энэ хотгодын ноёдын өвөг Түмэндэр дайчин хотгор. За хоёр нь болох дээр халахын ноёдын хатан Жалаар аймгийн одоо хатагтай нар байгаа. Тэр бол хотгор хатан гэдэг юм цолтой. Тэгэхээр энэ хотгор гэдэг нь бол энэ Жалаар отогтой холбоотой. Нэг бол Жалаарын хатагтай нарыг нэрлэж байгаа цол байна. Нэг бол Жалаар отгийг өмчилсөн ноёны цол байна. Тэгэхээр энэ Жалаар нэртэй энэ отог бол Аажимдаа 17 дугаар зууны дунд хагасаас эхлээд бол хотгойд гэж дуудагдах болсон байна. 1757 оны 3 дугаар сарын 11-нд
Эрэх жилөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч хотгойдын шадарван Чингүн живийг Маянжууд гэр бүлийнхэн хамт Бээжинд цаазлан хороосны дараагаар хотгойдыг дахин бослого тэмцэл хөдөлгөөн гаргахаа сэргийлэн олон хэсэгт хуваажээ. Монголчууд манччин улсын иргэшээлд орсны дараа манч нар засаг захиргааны нэгжийг бол өөрчлөн зохион байгуулсан байдаг. За ингэхдээ бол 150-90 хүн гаргах хүчин чадал бүхий нэгжийг бол сум гэж нэрлсэн. За хэд хэдэн сумууд нийлээд бол хошуу бол хошуунууд бол 18-аас 20 хошуу нийлээд нэгэн аймгийг бүрдүүлжсэн байна. Хотгойдуудыг халахын Засагтан аймгийн харьяанд Эрдэнэ дүр засгийн хошуу, Далай засгийн хошуу, Ахай засгийн хошуу, Цогтой засгийн хошуу, Мэргэн засгийн хошуу хэмээн 5 хуваасан байдаг. Үүнээс гадна хотгойдууд Засагтхан аймгийн Тамхтай хотогтын нутагт багтан байсан нь Ялгуусан хотогт, Жалханс хотогтын шав юм. Зээ хат мутан нар за шаргуу замын зураас баян гарган гэдэг баялаг сайхан нутгоо. Баялаг сайхан бүтээлээрээ Баатрин Мөцөлөнгсөн улсын хушаа ургамалчин Хөдөлмөрийн Баатар Даваа сумбугийн Жатанба тарийн дөрөв шаргалтуу трактор машин эзэмсэнд 90 зуутайгаа уралдаж явсан Мудлаан гомсрон нарын хург тоглын мэлчээрт нь уурны уурхаа онож уралдаж явсан унган багийнхан нутаг лээ. Эрдэнэ дөрөвч бангийн хошууг ардын засаг тогтсноос хойш буюу 1924 оны феодлын үед олгогдсон нэрийг хальж газар орны нэрээр нь Дэлгэр хаан уулын хошуу болгож байгаад 1931 онд хошууг татан буулгаж тухайн үеийн цэцэн Баян Наран 3 сумыг нэгтгэж Хөвсгөл аймгийн Баян хайрхан сумыг үүсгэн байгуулсан төвхтэй. Түүнээс 11 жилийн дараа 1942 онд Баян хайрхан сумыг бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 81-р тоо тогтоолоор Завхан аймгийн харьяанд шилжүүлэн Баян хайрханаар нь хуульчлан нэрлсэн байна. Тэр үед Баян хайрхан сум Хөвсгөл аймгаас тасраад Завхан аймагт харьяалдах болсонтой холбоотойгоор сумын төвийг хаана байгуулах вэ? Сумынхаа нэрийг юу гэж өгөх үү гэдэг дээр нутгийн ард түмэн хурал уулзалт хийж Баян хайрхан гэж нэрлэе гэж нэг хэсэг нь санал гаргаад нэг хэсэг нь үгүй цэцэн хайрхан гэж нэрлэе гэж ингэж ихээхэн маргаж байгаад эцсийн эцэст тэр үеийн сумын дарга ламжуйн саналаар Баян хайрхан гэж нэрлсэн юм аа. Тэгээд тэр үед нутгийн зарим хүмүүс тошлоон чинээ довцог толгоогоор сумынхаа нэрийг нэрлээд байхдаа яадаг юм гэж ихээхэн ухамдж байсан тухай ярьж байсан юм аа. Ингээд тэр цаашдаа сумынхаа нэрийг цэцэн хайрхан гэж өөрчлөн нэрлэвэл их л зүйтэйсэн гэж тэр хөгшчүүд бол ярьдаг байсныг санаж байна. Энэ Баян хайрхан чинь хожигтын болгот эхэлж байгуулагдсан шүү дээ. Тэгээд тэнд нэг 2-3 жил болчихоо тэгээд энэ Баян хайрхан байгуулагдсан юм байна лээ. Одоогийн төв энэ дэрийг гэсэн юм байна лээ. Түүнээс Баян хайрхан чинь хожигтын болгот байсан. Энд байшингийн 5 байгаа л гэдэг байлээ. Орлогч нь хошуу захируулсан ламжуу орлогч нь байсан. Хошуу захируулсан. Мядаг засаг дарга. Цаг хугацааг эрдийн хурдаар өргөжлж амьдралыг хүчирхэг нуруунд дан тэсээр 1955 он болоход орон даяар өрнөсөн бүх нийтийн нэгдэлж хөдөлгөөний хүрээнд мөн оны 7 дугаар сарын 21-ний өдөр тусмын 1, 2, 3 дугаар багийн ардууд хуралдан 20 эрхийн 48 хүний бүрэлдэхүүнтэй Батан нөхөрлөлд нэгдэл байгуулах санал гаргасныг аймгийн гүйцэтгэх захиргаа 8 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор баталж нэгдлийн дараагаар чимэд нягтлан бодогчоор өсгөө нарыг томилон ажиллууллаа.
намайг 60 онд ирэхэд чинь пүр үсрэл даргана байсан шүү дээ. Тэрнээс урд чинь асхал баргаад чинь ялалтын туг нэгдэл гэж сүүжидний нэгдэл байгуулсан юм шүү дээ. Тэрнээ дарган балган сурангуй гэж хүн байсан юм. Тэгээ тэрийг 2-3 жил болоод нийлүүлээд Батнөхөр нэгдэл болсон юм. Тэгээ тэр анхны дараагаар энэ хойд байгаа нэгдэлт чимдугай дарга нь байсан юм лээ. Тэгээ тэр өнөө хоёр нэгдэл нийлэхдээ бүрүсрэн дарга нь болсон юм. Тэгээ нэгдлийн хадуучин байхтлаа бүрүсрэн дарга нэг баргадын уралдаар очичхол надаа нэг баахан юм бичүүлж өрж үзчихсэн л заатуу гэж авлаа. Маргааш авна. Төв ороо гэл төрчлөлийн ажилд орж ирсэн юм. Би тэр нэгдэлт ажиллаж байхдаа тэр баргаадуудын малын тоог нэгтгэж орлого зарлага энэ бас тэр мэдээг нь гаргах юм байсан. Хэдэн оноос эхэлж худалдаа авилгын ангид орсон юм бэ? 71 онд орсон. Сүүл рүү. Тий. Намайг ааган толгой содон байсан. За. Нэгтлэн явахын тугаа зүгнасаар хийсэн. Тэр наад улсууд нь чөлөө байнга сажигдчихсэн юм л. Батнөхөр нэгдэл 1955 оны эцэс 2826 толгоомолтой 76697 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон байна. Харин ялтын туг нэгдэл 528 толгой адуутай байсан тухай адуучин жигмэд дорж өгүүлсэн байдаг. Энэхүү 1958 оны жилийн эцсийн тоолго буюу орон даяар нэгдэлж хөдөлгөөн бүрэн ялсан тэр үе сумын өрхийн 78.8%, хүн амын 69%, өвнээс 16-аас дээш насны нийт хүн амын 74.1%, малын 27.2% нэгдэлд хамрагдсан байлаа. Энэ үеэс мал сургийг өсгөх тоотлогойд нь анхаарах энэ цацуу газар трейдингийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхааран ажилласны үр дүнд 1971 он болоход улсын хэмжээнд трейдинг сайн хөгжүүлсэн сумаар тодорч цом мөн шагналаар шагнуулж байсан удаатай. Тухайн нэгдэн дарга наадсан өөрсдөө сайн бүлүүч, зайгүй нүүч, нотор сайн хийж, дэмжинд илүү нэгдвэсэн. Би сансандаа үрсэн. Би 6 нэгдлийн дарга 5 намын дарга хайхадамжаар 45 6 наснда тэр Баатар гэж үрсэн. Улсын авар мач 82 онд болсон. Хашаа авар мач 86 онд болсон. Тэгээ 86 онд хүрлийн депутатаар 5 жил явсан. Сумасан гата манай сумын хүрлийн депутат ангутай байдаг сонгож явсан. Тэгээ намайг тэр усудас цаашид дээдээ төсөргөө одон зурмын хүүхдтэй байдаг. Сайхан зах зээл зайд нь нутгч явдаг. Хүн зэшглэн нэрээ ашиглуулуу засгийн хөрөнгө хулгай дээр зэшглүүлүү. Хэрэн жаахан бодтойхон байгаараа намайг нутгийн бүдүүн ус бол хамт найзууд мөндөгдөг байсан. Одоо тэгээд 1000 мачин болсон. Аймагт 60000 мачин сумдан 1000 мачин болсон. Тэгээд малаа 1500 зүргээд хөвгөд дарааж гээд одоо тэгээд ажиг явна. 50 наснаас хойш миний сансан бүгд өсгсөн бийжсэн 50 наснаас хойш шахаан тэгээд сансан зарсан бүгд шахаан багш видео одоо зачгүй тэгээд төж өгөнтэй төр засагтай баярдаг. Он цаг үеэр саар 1990 онд өрнсөн цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр дүнгээр нэг нийгмийн байгууллага нөгөө нийгмийн байгууллагаар солигдлоо. Орон нутгийн засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Баян хайрхан сумын засаг даргын дамгын газар иргэдийн хурал болон өөрчлөгдөж өнөө хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. $1992 онд шинэ ардсан хууль байгуулж парламентын засаглалтаа болсон загаас хойш сумын иргэдийн хурал гэж анхан шатны одоо хотын дэд удирдлага бий болсон. За манай хурал өнөөдөр 15 төлөөлөгчтэй. За иргэдийн төлөөлөгчийн хурал маань орон нутгийн хөгжлийн сангийн
мөнгийг одоо иргэдийнхаа саналаар ирэмлэгдээд энийгээ бид нар иргэдийн төлөөлөгчөд дамжуулаад бид нар ээлжил туралдаанаа оролцуулаад хилцээд энэ мөнгийг одоо тусгадаг байгаа. 2023 онд иргэдийн төлөөлөгчийн хурал маань энэ орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөө ерөнхийдөө бол энэ эрүүл мэнд тал руугаа техник тоног дүнхэмж авах энэ тал дээр нь бол төлхөө тавьж өгсөн. Мөн малчтынхаа одоо амьдрал авахыг дэвшлүүл малаа эрүүлжүүлэх тал дээр одоо худаг ус гаргах, угаалгын дүүх машин авах. За тэгээд 100 жил ойцонтой холбоотойгоор бид нар бол одоо энэ орон нутгийнхаа зам даваа цомроо орж иж байгаа энэ залаа замуудын дээр одоо гүүр тавих асуудал дээр бас нэлээд төлхөө тавьж өгсөн. 24 онд бол бид нар одоо дүүх 100 жилийн болгож байгаа холбоотойгоор одоо орон нутгийн хөгжлийн сангийн ерөнхийд нь сумынхаа нүүр царай одоо гэрэл төлөв гудамж талбай ард олон нийтийнхээ одоо эрүүл мэндийн төлөө нийтийн биеийн тамирын талбай барих. За тэгээд одоо соёлын төвийн өнгө үзмжийг сайжруулах тал дээр одоо орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөийг одоо илүү тавьж өгсөн байгаа. За манай сумын тухайд бол онцлог гэх юм бол байгалийн цогцлолтууд, газрууд, түүх дурсгалт, янз бүрийн газрууд бол илбэг байдаг. За ан амтны хувьд бол одоо үнэг, чон, бор, гөрөөс, бууг, согоо гэл одоо ерөн хээрийн төвлийн одоо өвсөн тэжээлтэн буюу махчин амтд бол маш илбэг. За энэ доос нэг ховроо ярих юм бол одоо бууг бол маш илбэгшиж байгаа сүүлийн үед. За бор, гөрөөс бол одоо хэмжээндээ бол бас л одоо бас илбэгших тал руугаа. За чон бол бас их илбэг болсон. За тарга бол бас илбэг дүүхэн маягтай байдаг. Шууд нь бол одоо ер нь л одоо айлч газрын Монгол орнд байдаг оронд байдаг бүх шууд бол бараг бий. Яг хуу онцлоод ярих юм бол сүүлийн хэдэн жил одоо шонхор бол маш илбэгссэн манай. Шонхор бол олон төрөл нэг л шууд байдгийн бодсон дотроо маш олон төрлийн байдаг юм билээ. Том их нуур бол байхгүй баг шиг бол нуурууд бий. Хоёр харганы гол гэж нийлээд энэ л урсаад одоо нураад гэж хойноосоо уртын голын авааны гол гэдэг ингээд нэрхтэрэ цавдан нураад ижээдэг одоо юм яг нутгийнхаа хил залгаа бас нуурууд маань байдаг. За өв сургамлын хувьд бол одоо бас им болон янз бүрийн ургамал бас их илбэг байдаг. Одоо хойно бол 26 мянган газар ойтой манайх. Ой дотор бол одоо ер нь одоо үхрийн нүд байна, хадасгандаа тошлоо гэж байна, улаан харцгана гэж байна, айнс гэж жимс байна, нэрс нь ийм төрлийн жимс ургадаг юм да манад. Ойтлын төнтийн даваа гэдгээр ганц давна. Нэг уг нь бол ной тэрийн бус 80 мянган газар нэг байгаль хамгаалагч байдаг гэсэн бас нэг утгаараа бол манайх 3 байгаль хамгаалагчийн оронд тоонд байх шахуу нутагтай. Тэгээд одоо бол 2 нэг улсын байцаагчтай ингээд гурлаа хамтарч ажилладаг. Манай суманд байгаль хамгаалагч Жигдсүрэнгуй гэж нэг хүн байсан. За Галаарадгуй гэж нэг хүн байсан. За тэгээд тэрний дараа одоо хамгийн олон жил яг манай суманд одоо улсын байцаагч байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа хүн нэртэн надрагч хүн бий дээ. Намайг аюул зэногтой Баттүр гэдэг. Би энэ Баярхан цагуурын харуулын ажиглагчаар 2001 онд орсон. Одоо ингээ 22 дахь жилдээ ажиллаж байна. За миний өмнө бол Оюун Чимэг гэдэг хүн байсан. За тэрний өмнө хүн болохоор Мишиг Дорж гэдэг энэ цагуурын техникч мэргэжилтэй хүн байсан. За би энэ сумын цагуурын ажиглагчаар ажиллаж байгаа 10 дахь хүн байна. За манай байгууллага нь болохоор ингээ байгаль цагаагаарын аюулт болон гамшигт үзэгдлээс нийгэм эдийн засаг учирч болцсошгүй энэ аюулаас бол хамгаалах үүрэгтэй. Манай Баярхан сум маань Хангаан нурууны хангаан уулах нутагтаа оршдог. Эрс тис уур амьсгалтай өвөлдөө цасыг ордог. Зундаа сэрүүвтер ингээ хүн зон мал амтан амьдрахад ер нь боломжтой сайхан нутаг байгаа. За Баярханчуудаа ингээ 100 жилийн баярын мэд хүргэе. Засагдаргаанд хамгийн газар нь үндсэн 18 ажилтнтай, босоо удирдлагатай 10 ажилтнтай, нийт 28 албан хаагчтайгаар төрийн үйлчилгээг олон түмэндээ хүргэн сум орон нутгийнхаа хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Манай Баярхан сум нь Асагт, Наран, Төвөнд минь гэсэн 4 багтай, 1754 хүн амтай, 553 өрхтэй, үнээс 414
малчин өрхтөө, 67 мал бүхий, 87 малгүй өрхтөө. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 27 аж ахуйн нэгжтэй 5 төсвийн байгууллагатай 103 төрийн албаагчтай 10 бизнес эрхлэгчдтэйгээр ажилладаг. 2023 оны жилийн эцсийн тооллогоор манай сум 109,223 толгой мал тоолуулсан. Үүнээс тэмээ 2, адуу 7,500, үхэр 7,520, хонь 61,355, яма 33,046 толгой мал тоолуулсан. Манай сум нь хангаан уулархаг бүст оршдог, далайн түвшнөөс дээш 1128 метрийн өндөрлөгт оршдог хүйтэн цэрүүн урал амьсгалтай ч гэсэн энэ нөхцөл байдлыг даван туулж мал маллан өнөөдөр малаа 5 төрөл дөөрөө өсгөж орон нутгийнхаа нэрийг мал аж ахуйн салбартаа өндөр дүргэн ажиллаж байгаа бид бүхний бахархал байдгаа. Миний бие 1985 онд санхүү эдийн засгийн техникумын нэгтлэн бодогч эдийн засагч мэргэжлэр төгсөж ирээд сонгон сумын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны нэгтлэн бодогчийн ажлаас гараагаа эхлээд 2005 оноос төрж өссөн Баян хайрхан сумын засаг даргаар томилогдсон ажилласан. Ингээд засаг даргын ажлыг анх аваад ирэхэд утсан харилцаа гэдэг бол байхгүй. Одоо холбоогоор дамжуулж одоо бид нар уцаар ярьдаг байлаа. Тог цахилгаан одоо оройн 1-2 цаг асдаг, дээшлээд 4 цаг асдаг байлаа. Тэгээд хөрөнгө оруулалт барилга байшингууд маань одоо бас нэгдлийн үед одоо барьж байгуулагдсан байшин барилгуудтай байлаа. Ингээд хийх ажил бол маш их байсан. Ингээд нутгийнхан маань ч энэ дээр их сайн дэмжиж өгдөг байсны хувьд олон сайхан бүтээл, хөрөнгө оруулалт, барилга байшин, зам, даваа харилцааны засвар, мал ахуй, өсөх гэл бүхий л ажлууд маань арга гэр хамт олон нутгийн нөхөд, улсын хурлын гишүүд, аймгийн засаг дарга гэл олон хүмүүсийн хүч дэмжлэгээр одоо их бүтээмжтэй сайхан явж исэн. Ингээд Баян хайрхан сум маань түүхэд 100 жилийнхаа баг хийх гэж байна. Ингээд маш удаан хугацааны түүхтэй ийм сум байгаа. Энэ түүхийг одоо бүтээлцэх 16 жилийн энэ боломжийг олгож надад сонголтыг хийж байсан нутгийнхаа 100 олон ахын дүүс та бүхэндээ туйлын ихээр талархаж байдгийг илэрхийлье. Ингээд та бүхнийг маань ажил үйлс нь өөдрөг, сайн сайхан эрүүлэнг байж урт насалж олон зүйлийг бүтээхийг хүсэн өрөөё. За би Баян хайрхан сумын засаг даргаар ажиллаад 4 жил болж байна. За үүнээс өмнө 2011 онд Ховоолтой ангаах ухааны их сургуулийн хүний их мэргэжлэр төгссөн. Төрөлх сумынхаа эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчлэгч албан тушаалж байгаад 2020 онд сонгуульд оролцож засаг даргын албан тушаал томилогдсон байгаа. За Баян хайрхан сум 2024 онд бол бас зодын эрсдэл бол өндөртөө сумын тоонд явж байсан боловч малчин төмний минь ур ухаан зодын эрсдлээс хохирол багтаа даван туулсан байгаа. Ингээд энэ нутагт ажиллаж амьдарч байгаа хөдөлмөрчин малчин ард түмэндээ 100 жилийн эмчилгээг дэвшүүлье.
Ардын хувьсгалын жилүүдээс хүн ардын бичиг үсэг тайлах оюуны улс орлыг дээшлүүлэх дэлхий дахны жишиг харьд санд хүргэж соён гэгэрүүлэх бодлого үе шаттай амжилттай хэрэгжин ирсэн юм. Энэ үйл явдлаас Баян хайрхандын ангид байсангүй. 1940 онд Хөвсгөл аймгийн гэгэрлийн хилцээний шийдвэрээр Баян хайрхан сумын ардын жинхэнэ баг сургууль болох анхны шин цагийн сургууль үүд хаалгаа нээжээ. Баг сургууль 1965-аас 1966 оны хичээлийн жил гэхэд одоогийн Баян тэс буюу тэр үеийн Баян уул тэс Баян хайрхан сумдын хүүхдүүд суралцах сум дундын 7 жилийн сургууль болон өргөжж 5 дугаар ангиас эхлэн хичээлүүлж анхны 7 дугаар ангийг 1966-аас 67 оны хичээлийн жилд 68 сурагчийг төгсгсөн байна. За сургуулийн анх орохдоо өөрөө хүсдэг байсан ч гэсэн ажиллаа л хийжсэн. За гэтэл энэ сургуулийн захирал намайг өөр жаргуулсан өөрөө. За чи ямар ч байсан манад ажиллаа хүмүүн. Манай чи одоо энэ мэрэгжлийн хүмүүс энэ төр одоо ховор байна. Чи хийж чаддаг бүхнээ энэ түн олондоо түн хүүхдүүд минь хүргэж өг. Ингэж хүчээр намайг татаж авч орсон шүү. За тэгээд өөрийнхөө эзэмшиж байсан удамшил ирсэн энэ арга зүгээрээ би орлоо. За ингээд энэ захирал маань намайг зургийн багшаар за олон янзаар усан багангийн багшаад би олон анги заадаг болсон. За тэрнээс нь гадна одоо бусад үүрэг ажлуудыг нь гүйцэтгэж байсан юм да. Би энэ түмэн олондоо туулиасах баярлж байдаг. Нийт оюутнуудтай, багш нартай, эрдэмтэн нартай, ажилчин нартай эрүүл мэнд бүгд бүхний хамгийн сайн сайхныг өсөн ёроё. Цаг хугацаа хөгжлийн шатны явцаар 1968 онд 7 жилийн сургуулийг гэгэрлийн яамны зөвшөөрлөөр бүрэн бус дунд сургууль буюу 8 жилийн сургууль болгон өргөтгөж сурагчдад суурь боловсролыг олгох эхлэл болсон төвхтэй. 79 онд Баян хайрхан сумын 8 жилийн сургуульд 1-р ангид илсэн орж илаа. Тэгэхэд 1-р ангийн багш маань Нарусан багш байсан. Ингээд сургууль соёлын мөрөөсөөр байгаад 1994 онд улсын багшийн их сургуулийг физик математикийн багш, физикч мэрэгчлэр төгсөж ирээд төрлөх сургуультай багшаар орсон. Тэр үед сургуулийн захирал Давдан Цэрэн багш, сургуулийн менежер В Мөнгө Чаргал багш, тэгээд багангийн багш нараас маань Мяган багш, Нарусан багш, Бендамрын багш, Дашторж, зураг технологийн багш, Ончиг Аравчаа гээд надад хичээл заасан багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж анхныхаа ажлын гарааг эхэлж байлаа. Ингээ 94 оноос хойш тасралтгүй энэ сургуультай физик математикийн багшаар ажиллаж байна. 2004-өөс 8 оны хичээлийн жилүүдэд сургуулийн захирлаар 4 жил ажилласан. Баян хайрхан сумын сургуульд ажиллаж байгаа нийт 24 багш ажилтнтай. Тэрний одоо 96% нь миний шавнар байна да. Одоо яг мөр зэрэгцэн ажиллаж байгаа Ахмад багш гэх юм бол нэг ангид нэг ширээн тохон мөрлөн сууж байсан Батцэг одоо сургуулийн менежер, зураг технологийн багш Хашбаатар хоёртойгоо Ахмад багш нарынхаа нэгний дороод ингээ ажиллаж байна. 30 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын багц хууль, боловсролын салбарын хөгжил, бас ус хууль тогтоомж зарлиг шийдвэрийн дагуу 21-р зууны ихэнх үе 2003-аас 2004 оны хичээлийн жилээс Баян хайрхан сумын сургууль 12 жилийн сургалттай болон өргөжж 9-р ангиас эхлэн мөрөн дунд сургуулийн хэмжээнд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаан амжилттай эрхлэн явуулж байна. Эдүгээ тус сургууль 280 гаруй суралцагч 53 багш ажилтнтай ажиллаж байна. Тус сургууль түүхэн хөгжлийнхээ явцад олон 10 эрдэмтэн мэргэд төрүүлэн гаргасан. За энэ нийт төгсөгчдөөс 11 одоо эрдэмтэн байна. Салбарын гавьяат ажилтнууд одоо 8 гавьяат ажилтны сургуулиас төрсэн байна. За тус сургууль өнөөдрийн байдлаар 160 хүүхдийн хичээлийн 2 байр, дотор байр, спорт залдаа 44 багш ажилтнтай, 290 гаруй суралцагчтай, нийт багш нарын 70 гаруй хувь нь боловсролын зэрэгтэй, 87% нь мэрэгжлийн зэрэгтэй багш нар
ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бол одоо амжилтууд тогтмол өсөж 2015 онд аймгийн хэмжээний топ менежментийн сургууль, 2018 онд аймгийн шилдэг сургууль, 2019 онд аймгийн шилдэг сургууль, 2023 онд аймгийн шилдэг сургууль болсон ийм түүхэн амжилтуудыг гаргалаа. За мөн энэ сургуульд сурж байгаа хүүхдүүдээс жил болгон одоо улсын олимпиад, аймгийн аваргын тэмцээнүүд, шагналт байруудад ордог энэ амжилтууд хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангах, хүүхэд бүрийг дэлхийн өрсөлдөх чадварын боловсрол эзэмшүүлэхийн тулд одоо багш нар давтан сургах, стандарт түүнээс давсан мэдлэг болгох зорилгоор стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингээд нийт сургуулийнхаа хамт олонны нэрийн өмнөөс, сурагчдынхаа нэрийн өмнөөс 100 жилийн баярын мэндийг та бүхэндээ өргөн төвшүүлье. Хүнийг бие хүн болгон төлөвшүүлэхэд бага насны дорсомж тэрл үед сурсан мэдсэн зүйл сэтгэл дотор үлдсэн бүхэн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал насан туршид нь хадгалагдан хайрлах зар ирдэг хамгийн нандин гэгэн гэрэлтэй дорсомж энэ билээ. За манай цэцэрлэг бол 60 жилийн түүхтэй цэцэрлэг байгаа. 1963 онд нэгдлийн төсөө өрөнгөтэйгээр 25 хүүхэдтэй улирлын чанартай үйл ажиллагаагаа явуулдаг байсан. За 1974 оноос улсын төсөө өрөнгөөр санхүүжиж ажиллаж байгаад 1990 оноос хойш хүүхдийн тоо багассаар хагаад 98 онд орон тооны цомтгол хийгдэж 3 орон тоотой болоод за энд ганц бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан. За тус цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Гисэрмагуу ажиллаж байгаад 1975-аас 85 оны хооронд эс чимэдгуа ажиллаж байсан. 85-аас 89 онд Дэмбэрэлжийн Чулуунбатад эрхлэгчээр ажиллаж байсан. 95-аас 98 онд бол Азар өвхтэй амар жаргал цэцэрлэгийн эрхлэгчийг хийж байсан. 1998 оноос миний бие энэ эрхлэгчийн ажлыг аваад 2009 он хүртэл хийсэн байгаа. Ингээ 2009 оноос өнөө хүртэл чимд иргэцэнгийн сэрж мэдэг эрхлэгчээр нь ажиллаж байгаа. Ороотой танилцж алдаа онооны дэнсэнд бүдчин яваа алдрай өрсөн хамгийн нандин мөч цэцэрлэгийн хамт олонтой нэгэнт холбогдожээ. За байгууллагынхаа амжилтаас дурдах юм бол 2008 он, 2018 онд сумын тэргүүний шилдэг байгууллагуудаар шалгарч байсан. Багш нарын амжилтаас дурдах юм бол за 2019 онд аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан ур чадварын уралдаанд манай цэцэрлэгийн бүлгийн багш Батөөлөг Овогтой болор маань эхний 5 дугаар байранд шалгарч хятад улс руу туршлага судлах эрхэм бичгийг бол авч ирсэн. За энэ туршлага судлаад бол өөрийнхөө үйл ажиллагаандаа бас хэрэгжүүлээд бас амжилтаа сайн ажиллаж байгаа. За Ахмад багш Алтан цэцэг нь болохоор аймаг бүсийн ур чадварын уралдаанд 7 удаа хиний байр болон дэд байруудад шалгарч байсан. 2009 онд манай цэцэрлэг нь 2 бүлэг 50 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэгээ жил ирэх тусам бол хүүхдийн тоо нэмэгдээд 2012 онд ахин нэг бүлэг шинээр нэмэгдээд 3 бүлэг 75 хүүхэдтэй 12 багш ажилчнтайгаар үйл ажиллагаагаа явуулсан. За улмаар ахин сургуулийн өмнөх боловсролын хүүхэд нэмэгдэж сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 125 хүүхэд болохдоор үндсэн сургалтанд 98 хүүхэд, хувилбар сургалтанд үлдсэн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамруулан ажиллаж байгаа. 2020 онд бол шинээр ахиж нэг бүлэг нэмэгдээд 4 бүлэг 14 багш ажилтнтайгаар сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна. Завхаангийн хэмжээд ганцхан дөрвөлжин бош байдаг нь манай Баян хайрхан сумын нэмжээгийн замын давангийн хэмээх газар байдаг. Энэ дурсгал нь болохоор актуулын дурсгал гэдэгтэй хамаарат явцдаг. Актуулын уртаас энэ 7 өөр төрлийн юм дурсгал байдаг. Дөрвөлжин бош, богон чулуун өш, хүн чулуун өш, тахилын онгон, тахилын байгууламж, за энэ овоо ийм 7 өөр төрлийн дурсгалууд бас энэ актын урт байдаг. Бас энэ ерөнхийдөө ийм олон дурсгалаас нэг ийм уулын өвөрт байна гэдэг бас ховорхон тохиолдол байдаг юм байна. Энэнгээрээ бас манайх аймгийн хамгаалалт авсан байгаа. Тэгээд одоо цаашлаад бас улсын хамгаалтанд энэ сайхан дурсгалуудаа бас авахаар ажиллаж байгаа манайх.
За 1970-аад оны сүүл 80-аад оны ихэр Монгол улсын гаяа тогс Баяр багш маань энэ сомонд цөөн хэдэн дурсгалуудыг нээж илрүүлсэн байдгийг. За замын довгийн хүн чулуун өшөө, Баян тухайн хүн чулуун өшөө, Уртулгын дөрөлжийн хүн чулуун өшөө, за Алтан будгийн хүн чулуун өшөө гэсэн дурсгалуудыг нээж илрүүлсэн бол би 2009 онд энэ соёлын төлмөө зааж ажилтнаар за босод хүн чулуун өшөөдгийг бол ингээд нээгэж илрүүлээд бас эрдэм шинжилгээний хэрэгэлтэд оруулаад соёлын үеийн бүртгүүлээд ингээд ажилласан нийт манай суманд 15 хүн чулуун өшөө, 6 ширхэг буган чулуун өшөө. Даахан гэдэг бол энэ томгоос нь ганц авч ирж өгч. За нэг 2 дааг нутгаа зорон гүйж ягаад 10 даагны өмнө нэг дааг нь өөд болоод тэрэндээ харамсч уулсан нулимс нь бас цавд нь ууруулсан. За нэг дааг наашаа гүйж ягаад 100 даагныхаа өөд болж тэрэнд гашуудж уулсан нулимс нь бас хоог нь ууруулсан гэж бас домог байдаг дээ. Хоорондоо ер нь энэ хоёр дааг ер нь төстэй. Араа нэг 100 хэдэн модтоос өвөртөө юм цавчин. Тэгээд энэ 100 дааганд мад ер нь их зутардгүй, богмол их таргаан онд ордог. Эрт тэнх твэрэг авдаг гэсэн. Чидээ өгсөн юм сайхан хайрхтууд байгаа. За 1905 онд Булнаан нуурын хагарал гэж түүхэн тэмдэглэн үлдэгдсэн. 11.4 баалын газар хөдлөлтөөр үүссэн газрын гав байдаг. Яг хар билээр нь том ангад гавнууд үүссэн. Хоёр даагаануудын хоёулынгийнх нь яг араар явсан байдаг юм. Гадны араар баг. За миний би 2023 оны 1-р сараас соёлын төвийн даргаар ажиллаж байна. Тэгээд энэ даргаар ажилласнаас хойш соёлын төвийнхаа барилгын их засрын ажил, за ингээд цаашлаад тайзныхаа засварыг шинжлэх ийм ажлуудыг хийж байгаа. За байгууллагын үеийн эрхлэгч дарга нараар Санжижөв, Чулуунбат, Төмөрбаатар, за Эренчин мэдэг, Баяр сайхан, Самдан довжид, Гамболд, Гансүх, Баян цэцэг, Дуламсрын, Жаргал сайхан нарын хүмүүс ажиллаж ирж байсан. 1989 оноос хөгжийн багшийн орон тоотой болж соёлын төв 4 орон тоотойгоор үйл ажиллагаа эхэлсэн. Мөн сумын номын сан Батхөрлө нэгдлийн харьяанд байжгаад соёлын төвлөө 1992 оноос нэгдээд ингээд 92 оноос соёл урлагийн үйл ажиллагааг 5 орон тоотойгоор үзүүлж эхэлсэн байгаа. За манай энэ барилга 2013 онд ашиглалтанд орсон. Тэгээд 13 оноос энэ барилгадаа соёл урлагийн үйл ажиллагааг 6 орон тоотойгоор хүргэж ирсэн. Тус сувгийн соёлын төв музей, за номын санч, бүжгийн орон тоо гэдэг нийт 6 орон тоотойгоор соёл урлагийн үйл ажиллагааг явуулж байна. Баян хайрхны эмнэлэг харьцсан буюу олон он жилийн зузаан төвхтэй 1938 он буюу их хэлмэгдүүлэлтийн хойд жил анхны эрүүл мэндийн төв Сестрагийн салбар нэртэйгээр байгуулагдсан. Манай сумын эмнэлэг 1938 онд сувлагчийн салбар нэртэй байгуулагдаж, бэлтгэгчээр нь хаян хэрвээ ажиллаж байсан. Түүхтэй 1945 онд бага хэмжээний салбар байгуулагдаж, эрхтгчээр нь төр жил жаргалгүй ажилласан байдаг. Тэгвэл багуудад сувлагчийн салбар нэгж ажилласан юм байна лээ. Тэр 45 онд аптек байгуулагдсан. Тэр нь Эрдэнэтлгой эрхтгчээр нь ажиллаж байсан. 1964 онд хүний хэмжээний салбар гэдэг байгууллага байгуулагдаж, эрхтгчээр нь Цэрэнбатаа хэмж ажиллаж байсан байгаа. Багуудад бага хэмжээний салбар байгуулагдсан. Ийм төвхтэй эмнэлэг. Энэ эмнэлэгт 1974 оноос хойш сумын хэмжээний салбарт 30 гаруй жил ажиллахад тэр хамт ажиллаж байсан хүмүүс бол одоо нийгмийн итгэх зүтгэлтэй, хариуцлагатай, дэг журамтай,
сайхан хамт олон байсан. Баг эмчийн салбар нь 1964 онд хүний хэмжээний салбар болон өргөжиж хөдөөгийн багуудад баг эмчийн салбар нэгтгэн зэрэгцээ эмийн сангууд байгуулагдсан өргөжин төлсөөр өнөөдрийг хүрсэн. Тэр мөрөд явдаг гэсэн шүү дээ. Тэгээд 3 цагаар ээлж ундаг гэсэн шүү дээ. 1998 оноос 2015 хүртэл Баян Хайрхан сумын Минжогийн багийн эмчээр ажиллаж байгаад 15 онд тэтгэвртэй гарсан. 15 жил ажиллахад бол сайхан байсаар думчиг их сайхан ухтаж авсан. Өг маань чин дээрээд 12 жилийн багийн даргагаа би 15 жил багийн эмчигээд ингээд хуйлаагаар нийлээд минжийнхаа ард түмтэй их сайхан ажиллаж ясоо сайхан байсан. Тэгээ ажил ихэд шамтрах үе бол өвлөл их хэцүү байдаг байсан. Зуны цагт бол яг уу те одоо нэг шиг юм машин тэрэгтийн олон байгаа мотоциклээр л явдаг. Өвлийн цагтлах дээр мориороо явдаг. Би 3 цагаан морь ээлжиж ундаг байсан. Тэгээ нутгийнхаа гаруун тийш дуудлаганд явсан бол ирэхэд нөгөө зүүн талаас дуудлага ирсэн байх шишээ нь ирээл тэгэл эргээл явдаг л байсан тий. За манай баг хамт олон нийт 22 ажилтнтай. Үүнээс их эмч 2, бага эмч 2, статистикч эмч 1, их баригч эмч 1, лаборант 1, ээлжийн сувилагч 5, ариутгагч 1, жолооч 1, нейрон нэгтлэн, үйлчлэгч 2 гэсэн орон татаагаар үйл ажиллагаа явуулдаг байгаа. За манай сумын онцлог гэх юм бол ерөөхдөө аймгийн төвөөс нэлээд аслагдмал өндөр уулгахыг газар оршдог. Ундны усны хувьд нэлээд хатуулагтай байдаг зэрэг шалтгаалаад бүүр шээрч замжуулах замын өвчлөл болон зүрх судасны өвчлөл ерөнхийдөө өндөртэй байдаг. За үүнтэй холбоотойгоор манай хамбаг хамт олон сүүлийн хэдэн жил онцлогоо шинжилгээ болон иргэдэд үзүүлэх тусламж үйлчлэгэн дээр нэлээд олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Үүнээс дурдах юм бол лабораторийн үйл ажиллагааг нэлээд нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар бид 100 жилийн хойдоо зориулсан шүдний кабинетийг мөн шинээр тогтжуулахаар ингээ бэлтгэл ажил явагдаж байна. Шинээр мөн 15 хортой эмнэлэг баригдахаар санхүүжилтийг шийдвэрлэж чадсан байж байгаа. За энэ ондоо буюу 2024 онд суурийн ажил нь эхлэхээр төлөвлөгдөд явж байгаа. Би 1996 онд аймгийн иргэд урлын төлөөлөгч болоод 2008 онд агч дэвсээр захиж аймгийн урлын 2 дахь удаагийн төлөөлөгч болж ажилласан. Тэгээ 96 онд урлын төлөөлөгч засагтарыг 4 жил хийгээд тэгээд 2000 оноос мал хувийн марламжийг ажиллуулад өнөөдөр хүртэл хувийн марламжийг ажиллаж байна. Намайг 1909 онд худалдаж авахд Баян Хайрхан 59,000 толгойт байсан. Одоо тэгээд тэрнээс хойш 120,000 толгойт болсон. Мал өссөн. Малын үйлчлэгээний чанар бол сайжирч явсан. Нэг хэсэгч бол хувийн малын эмч баг хаягдсан шүү дээ. Тэгээд одоо эргээд сэргэж ажиллаж байна. За Баян Хайрхан сумын нийт хөдөлмөрч нийт иргэдтэй нийт 100 жилийн хаваад одоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж идэвх зүтгэлтэй сумрнаа сайхан хөгжүүлж хэд угадлаа хийж үтэхийг хүсээрэй да. (1990) онд манай сум нэг гэр хийдтэй байсан. Тэр үед би баг шиг хөөхд ном үзэж эхэлж байсан. Тэгээд тэр маань босож үгүй болоод бас нэг бүгд хэдэн жил хийд гандангуй байж хаа. Тэгээд тэрийг уламж сэргээгээд ингээд бодчихж 2005 онд манай багш Зурхаас Аюурзан гэж хүн байдаг. Тэр багш маань холбоо 3 сурах гэж байгуулад тэрийг байгуулсны үндсэн дээрээс тэгэл ард түмэн сум орон нутгад ийдтэй болгоё гэж олон жил олон хүмүүсийн ханд үзүтгэл ажил хөдөлмөр орж 2014 онд энэ хэд маань босч бүтсэн. Одоо тойроод 49 суврахта сорог бүгд нь мөнхийн зултаа дотроос гэрлээ өгчдөг. Саруудынхаа дүүцэн өдрүүдээр хурламаа хорж явуулж яадаг. Манай хэд одоо тэгэл мангал шүтэн байна. 10 хангал байна. Тэгэл намсраа цагаан ногоон нэрх бурхан багш 108 аюуш тайлын бурхтууд бүгд л зэн байдаг юм да. Цэцэрлэгийн хүрээ нь бол сэндэмэн сахиустай байсан. Манай сум одоо яг энэ дээр бол мангал шүтэнтэй. Одоо мангал шүтэнээр эд гандангийнхаа үйл ажиллагаа явуулж яадаг. Нутгийнхаа сонгол нь 100 жилийнхаа сайхан ухтаж өргөн дэлгэр тэмдэглэцгаагаараа гэж ярив. Тэгээ илгээрээ ингээм болон төрлөөрөө төвшин амгалан байх болтугай. Сан амгалан болтугай гэж ярив. Гайди бараа гайди барсан гайди зогоож ерннгийнхаа дамныг.
Манай энэ холбоо нь 1948 оны 10 сарын 5-нд Дашуу Алдан гэдэг эрхлэгчтэйгээр үүсгэн байгуулагдсан байдаг. Тэгээд холбоо 1971 оноос Шууданг аймгаас онгоцоор 73 оноос Багтүр гэдэг болсон. За тэгээд 72 оноос Төөн тогийг, 73 оноос Асах тогийг, 74 онд Минжугийг холбоож болсон байдаг. Ингээд холбоо ер нь нэлээд ард иргэдтэй нэлээд хүртээмжтэй болж эхэлсэн. За манай холбооны салбарт Цэрэн, Бямба, Насан Очир, Төвшин, Ирина, за Нэргүү, Лодоо Самбуу, Уланбаяр, Чимэд Цэрэн, Бат Очир, Дулам, Монгол Улсын онц холбоочин, Монгол Улсын хүндэт холбоочин, Чимэд Доржийн Гомбожиг гэх мэт олон сайхан хүмүүс манай салбарт ажилласан байна. За манай холбооны салбарт төдөвтэй Завхан хоёрыг ерөөсөө дууддаг 2100 ГГц гарч дууддаг юм аппарат байдаг байсан. За тэрүүгээр уршаага төдөвтэйгээ дуудана, Завхнаа дуудана. Тэгээд энэ ард иргэдээ хүмүүсээ урилга өгч дуудаж яриулдаг байсан. За хэдэн цагаас таныг ярина гэж юм шүү. За маргааш хэдэн цагаас гээд одоо хөдөөний урилгыг авдаг бид нар. За тэрийгэ дамжуулаад за нөгөөдөр 14 цагаас ч гэдэг юм уу ингээд холбоо харилцааг болвол чадах чинээгээр энэ нутагт хүргэж ажиллаж ирсэн. За холбооны салбар хөгжих явцдаа одоо энэ 1994 онд орбит станц гэж одоо Оросын нэвтрүүлэг орж ирсэн. 91 оноос үндэсний телевиз орж ирж ард түмэндээ хурж эхэлсэн байдаг юм аа. За тэгээд 2001 оноос хойд чиглэлийн сумуудаас хамгийн анх эхэлж манай хагас автоматар ярьж эхэлсэн байгаамаа. За тэгээд манай суманд холбооны салбарт 2008 онд өндөр хурдны шилэн кабель орж ирж тэгэхэд цуг зэрэгцээд G-Mobile компани оператор орж ирсэн. За 2012 оноос Unitel, 2014 оноос Skytel, 2016 онд Mobicom гэдэг одоо энэ манай дөрвөн үүрэн оператор дөрвөлээ орж ирсэн байж байна. За одоо тэгээд нийт нутгийн ард түмэндээ 100 жилийн он баярын мэнд хүргье. 2010 онд Алтай улжаастай төрийн өмч товчоод компани Баярханд 24 цагийн цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлсэн. Түүнээс өмнө бол одоо дизель одоо 30 мотор гэх юм уу. Тэрнтэй одоо 4 цагийн цахилгаан хэрэглэгээ зах зээл бас хэцүүхэн нөхцөлд салхирхныхаа үнийг өгөөд тэгэл ер нь дажтай 4 цаг нь бүрэн хангаж чадахгүй шахал байдаг байсан. За Алтай улжаастай эрчим хүчинд холбогдсоноос хойш одоо 24 цагийн тасралтгүй эрчим хүчээр хангаж байгаа. Манай сум бол одоо нийтдээ 175 хэрэглэгч байгаа. Айл өрх гэсэн үг шүү дээ. 11 төсөвт байгууллага. Одоо сургууль цэцэрлэг гээл гэх мэтчлэн тэгээд 7 аж ахуй нэгж. Тэгээд одоо өөрөө араам дийлгүүрүүд гэсэн нэг тийм аж ахуй нэгжүүд байна. За нийт Баярхан сумынхаа ард иргэдэд эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье даа. Манай Ахмадын холбоо маань 1974 онд анх эхэлж байгуулагдсан. Дараагаар нь Товгийн Үлций баяр гэдэг хүн ажиллаж байсан. Ингээд Товгийн Үлций баяр дарга маань 74 оноос 95 он хүртэл ажилласан. 95-аас 2000 он хүртэл 90 Нарусан бов гэдэг хүн ажиллаж байсан. 2000-аас 2022 онд Балган сөрөнгийн олон баяр гэдэг хүн 20 оноос 22 он хүртэл Яа баяр сайхан 22 онд бас мөн Эрдэнэ Чимэг гэдэг хүн томилогдоод 22 оноос одоо хүртэл одоо би өөрөө Ахмадын холбооны даргыг хийж ажиллаж байна. Ингээд манай Ахмадын холбоо маань 225 Ахмадтай. Өмнө дотроос бол олон алдар цолтнууд төрөн гарсан байгаа. Ингээд Ахмадуудынхаа дунд урлаг соёлын болон чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх шагаанадгай, гар урлал, хөл бөмбөг гэх мэтийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулан ажиллаж байгаа. Манай Ахмадын байрыг болохоор Мягмаржуу авахтай Батбаяр ах トゥ Амраг Содонгийнхаа хамт энэ сайхан Ахмадын өргөг
хувийн хөрөнгөөр барьж өгч байгаа. За ингээд дотор талын тогтчлт ажлыг болохоор Галаридын жаргал сайхан гэдэг хүн ангийнхаа хамт олноор дотор тогтчлтын ажлыг ингээд зохион байгуулан хийж байгаа. Баян хайрхан сумын 100 жилийн болж байгаа тохиолдуулан нутгийн уугуул болон суугуул иргэдэд урт насалж удаан жаргаж юу сансан 9 хүсэл нь сэтгэгчлэн бүтэх болтугай гэж хүсэн ирээё. Сонд цэллэмсэн байгаад нэгэн заяа Хүрийн экшин зэнгсэн сэтгэл нэгэн жаргам Хүний заяа битгсэн ээжи нэгэн заяа Хөлбин дөрөнд хүргэсэн аавд нэгэн жаргам Манай аав ээж хоёулаа бол маллаагүй тийм усууд. Би бол 90 оноос хойш өөрөө одоо зах зээл болол маллаа л одоо хүртэл малж явж байна. За би одоо энэ маллах хугацаанд 4 айд малж явсан байдаг юм уу? Бараг энэ богийг бол ер нь бараг 2000-д аваач зэрэг өсгсөн. Тэр нь одоо 20 оноос хойш энэ эдийн засгийн эргэлтэнд оруулаад тэг тоо харахаа байгаад ер нь малын гол нь одоо ер нь чанар үйлдвэр ухсгаал одоо хамгийн ер нь чухал болчоо нэг толгой тийм тоо харахаа байсан. Тэгээ одоо энэ сайхан 100 жилийнхаа босгон дээр улсын аварга энэ сайхан цол шагналыг одоо авсандаа их баярлж явж байна би. За бидний овооны голын дөрвөлжтээр ирсэн байна. Энэ овооны голын юм дөрвөлжтээр маань энэ Даншин Арслан Ходон Арслангийн өргөж тавьж исэн чулууны юм энд одоо ингээ байдаг. За энэ Ходон Арслан маань манай ээж Эрдэнэчим гэдэг хүний төрсөн ах нь. За би бол одоо Ходон Арслангийн нагас дүү нь болох юм хүн байна. За Ходон Арслан маань 1884 онд төрсөн. За ховд Улаастан Даншигд одоо амжилтаа сайн барилж дөрвөлж Даншин Арслан цол авсан юм хүн байдаг. Тэгээ энэ хүн маань одоо аян жинд их явдаг. Одоо бэшиндөө одоо жилийн хугацаанд явж аян жинд явж ирдэг юм. Тэгээ өөрийнхөө одоо бас бэр чадлыг шалгаж энэ одоо хоёр орой дээр одоо ээж тавьдаг юм одоо учиртай чулуу байсан байдгаа. Тэгээд одоо 1995 онд одоо 4 залуу манаас энэ чулуунасаа буугаад ишаа жаг өнгөрсөн байсныг энд одоо өнгөрүүлж авчирч өргөж энэ дээр ингээ байрлал өссөн. Энээс хойш одоо энэ дээр ингээд энэ чулуу ингээ байж. За манай сумын одоо алдартай дээр үе бөхцөлгүүл 1924 оны төрөв Сосрын Шагдар гэж хүн байна. Даншин Арслан Нанзад гэж хүн байна. 1966 оны онд улсын начин болсон Намсан гэж хүн байна. Баасан доржиг начин байна. За тэгээд аймгийн цолтойгоос би өөрөө гомбож байна. Жаргал сайхан гэж хүн би одоо Төв аймагт амьдарч байгаа. За аймгийн начин Батхэр гэж байна. Аймгийн начин Баттөмөр гэж байна. За ийм аймгийн цолтой улсууд юм байна. За одоо дээр үеийн одоо миний дээд үед барилжсэн сумын даанууд бол Даштонд гэж хүн байна. Намсрааж гэж хүн байна. Мандраг гэж хүн байна. За миний үед барилжсэн хүн бол одоо Ганбаатар заан гэж байна. Дашним заан гэж байна. Хөрвсрэн заан гэж байна. Мандрагга байна. За Батхэр аймгийн начин байна. Батмөх аймгийн начин байна. За одоо сүүл үед бол одоо бидний дараа үе гэж гарч ирэх юм бол аймгийн начин одоо манай банд Чой Жамц гэж байна. Батхэрийн Сумдүйж гэж байна. За сумын заан Лунда Жамц гэж байна. Сумын заан Санжаала гэж байна. Сумын заан Тав Гарагчаа гэж байна. Сумын заан Пүрв Дорж гэж байна. За баян хайрханаа бөхчөдөө төлөөлөд баян хайрхантынхаа хуугуул суугуул одоо хүргэн бэрээчүүл өөрөөсийн ах дүүс төрөл төрөсөддөө эрүүлэнх сайн сайхан бүхнийг хүсэн ирээ дөө.
хоомдоондоо илтгэж хавийн наадам төрүүлжсэн тэн ордмор байсан. Тэгээд тэрнээс судамчлал одоо яг сүүлд эрэг зүрэнгийн мартал төрүүлж илээ л дээ. 10 жил төрүүлсэн мар гэлээ. Баажигтан зэрдгэж одоо нөмөрөгт байсан тийм энэ хавийн наадам төрүүлжсэн байна. Тэр автом маазаалан тэр хаалцмаар хоёр л ирдэг юм байсан юм лээ. Баян хаахынчууд болон хоолойрын ах トゥ орон нутгийн ах トゥ маань энэ 100 жилийн хойд эрүүлэн сайхан орлого болдог. Ийхүү тусгаар тогтнон өнөд дөрсөн туургат их улс гэрийн маань төгөлдөр баясгаланд төмний түгээмэл эрхэд 300 гаруй суморны нэгэн эдэс төгс жаргаланд баян хайрхан сумынхны төгсгөлгүй үргэлжлэх цаглашгүй он жилүүдийн 100-ны намтар сэтгээс үзүүлж өгүүлэх бүтээл маань энэ хүрээд жаргаж байна. Өнгөрсөн одоо ирээдүй 3 цагт өнөд мөнх Чанадбаатар ишхийн ерөөл өргий. Баян хайрхны бараасор сураг чимээ барагдашгүй дундаршгүй бат нотод дуурсан байх учиртай билээ. Хан цэцний тэргүүндэн залбирч тагсан шүтэнтэй хот гой төмний нутагтан гал залгасан удамтай Уурлуул син тэргүүндэн өглөөн нарны ерөөлтэй улс улсын дундан сувдэтл нууцхан уудам дэлгэр орны минь зүрхэн хоймэрдах нутагтан баян хайрхан чууд бид 100 зузаасан төвтэй.